Улсын хурлын гишүүн Болормоо шүүхийн шийдвэрийн дагуу нийслэлийн прокурорын газарт маргааш очиж ялагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцсанаа. Түүнийг 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай зүйл ангаар ялагдагчаар татсан байж болзошгүй юм. За прокуророос түүнийг иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажил цаад хийх гэсэн зүйл ангаар ялагдагчаар татах тогтоол баталсан гэх мэдээлэл байна. Мөн түүний гин буруутайг шүүхээс эцэслэн тогтоовол гишүүний бүрийн эрхэнд дуусгар болох хуулийн зохицуулалтайч Болормоо гишүүн өөрт холбогдох хэрэгээ улс төрийн зохион байгуулалтад явуулах гэж тайлбарлалаа. За би томилтоос ирмэгцээ дуудсан газар нь бол яваад очсон. За очиход одоо шүүхийн захирамж гаргаад надад тогтоол гардуулна гэсэн боловч цагдаагийн байгууллагт нөө гардуулах тогтоол нь ч байгаагүй. Бэлэн биш байсан. Тэгэхээр энэ бол одоо ямар процессын алдаатай, ямар одоо улс төрийн дарамт шахалтан дунд энэ хэд маань ажиллаж байгаа болдоо хөөрхий гэсэн ийм л бодол төрүүлсэн. Тэгээд тэд маань бэлэн болоод бичиг цаасан бэлэн болсон үед бол би хизээд эргэж очиход нээлттэй та бүхэн одоо мэдж байгаа шүү дээ. Би өдөр болгон л ажил дээрээ байж идэг, ерэн сурвалжлаад байх зүйл байхгүй. Би цагдаа дээр очиод тэр анхны гомдлыг нь харлаа. Гаргасан гомдол дээр нь мөн миний хэлсэнчлэн ингэж бичсэн байгаа. Энэ компани бол нэрээ хандив өгсөн маргааш нь өөрчилсөн байна. Энд чинь одоо бусдыг төөрөгдүүлэх зорилгоор үсттэй тий. Энэ иргэний гомдол дээр үндэслээд одоо энэ шалгаж явж штэ тий. Тэгэхээр хэрвээ тэгсэн бол энэ тухайн асуудлыг хариуцж исэн сонгуулийн ажилтнуудад одоо торгуул ногдуулдаг ийм л хуулийн зохицуулалттай асуудал. Альва гишүүнийг эвгүүлэн татах ямар ч тийм хуулийн зохицуулалтгүй.